Бид бүгдэд хайртай дуучин, жүжигчин гэд үлгэр дуурайл авдаг алдартнууд байдаг. Тэд өөрсдийн дуу бүжиг, өвөрмөц содон дүр төрхөөрөө биднийг татаж, үргэлж олонний анхаарлын төвд байж, дутагдж гачигдах зүйлгүй хангалуун амьдарч байгааг бид өдөр тутмын амьдралдаа хардаг. Яг нь бидний нүдэнд тэгж харагддаг. Гэхдээ энэ бүхэн ердөө гадна харагдах байдал бөгөөд хушигны ардах бидний зарим нь мэддэгч мэдхийг хүсдэггүй, хардагч харахыг хүсдэггүй зүйлс олон. Энэ бүхнийг илчилж харуулсан нэгэн анимашн зураг гарсан нь Oshinoko юм. Мангака Акасаки Ака зохиолыг нь бичиж, Yokoyari Mango зургийг нь зурсан Oshinoko мангагаар хийсэн энэхүү анимашн зураг нь цацагдсан эхний өдрөөс маш олон үзэгчдийн анхаарлыг татаж, Yoasobi-гийн дуулсан Idol нэртэй зурлын эхлэлийн дуу нь тухайн жилдээ маш олон шагнал авч алдартай болсон билээ. Тэгвэл үүний нууц юунд вэ? Энэ бичлэгээр бид цувралын 1-р бүлгийн үйл явдлуудыг задлаж ярих учраас үзээгүй хүмүүс байвал үзнийхээ дараа орж ирээрэй гэж зөвлөе. Мангака Акасаки Акаг уншигч үзэгчид Kaguya Samawa Kokura Setai буюу хайр болдын зурлаар нь сайн мэдэх бах. Тэрээр нэг өдөр ажлынхаа дараа туслах зураачтайгаа хэрхэн манга хийх талаар ярилцаж байхдаа Oshinoko-гийг санаагаа олжээ. Японд алдартнуудын хормын тухай мэдээ гарах бүрт хүмүүс хэрвээ одоо үхэх юм бол дараа төрөлтөө хүүхдэн болж төрж чадах юм байна гэж хошигнож ярьдаг нь түүнд энэхүү зохиолоо бичих санааг өгчээ. Kaguya Samaгийн лайв акшн киноны жүжигчтэй холбоотой янз бүрийн хов живүүд мөн танил стримерийнхээ асуудлуудыг сонссныхаа дараа entertainment салбарын тухай манга хийхээр шийдэж өмнөх санаагаа нэгтгэн зохиолоо бичиж эхэлсэн бөгөөд бичиж эхлэхдээ л хэрхэн дуусахаа төлөвлөж гисэн байсан гин. Ингээд Oshinoko цуврал нь 2020 оны 4-р сараас 2024 оны 11 сарын хооронд Shueisha хэвлэлийн компани Weekly Young Jump сэтгүүл дээр хэвлэгдснээс гадна Tankobon хэлбэрээр 16 бүлэг болж хэвлэгджээ. Уг цувралаа эхлүүлснээс 2 жилийн дараа буюу 2022 оны 6-р сард Doga Kobo студ анимашн цувралыг хийх болсноо зарлаж 2023 оны 4-р сард үзэгчдийн хүртэл болсон билээ. Анимашны нэрлэгчээр Hiramaki Daisuke ажилласан ба тэрээр Tulowru, Seishun Butayaro, Naruto Shippuden, мөн Naruto Shippuden-ийн бүрэн хэмжээний анимашн кино Hino Shio Tsugumono, Lost Tower, Blood Prison зэрэг анимашнуудаас гадна 30 гаруй анимашн төсөл дээр storyboard артист, key animator болон найруулагчаар ажилласан туршлагатай билээ. Oshinoko зурлын нэрийг миний дуртай айдол эсвэл айдлын хүүхэд гэж орчуулж болох бөгөөд цувралт ютубер, дуучин, жүжигчдээс гадна entertainment салбарт ажилладаг хүмүүс тэдэнд тулгардаг саад бэрхшээлүүд гээд олон зүйлсийг нэг дор харуулсан бүтээл болжээ. Цувралын гол үйл явдлыг хураангуйлж яривал Big Komochi гэх октийн хамтлагийн дуучин Hoshino Ai бие давхар болж хөдөө тосгон руу нууцаар амарчаар явдаг. Ихэр жоох хойсон юм чин яг төрхийнх нь өмнө Айн Stalker-т алуулж нас орсныхаа дараа ихрүүдийнх нэг Aquamarine болж төрдөг. Харин ихэр дүү Рубин манай эмчийн эмчилж байсан Айтай адил айдол болох мөрөөдөлтэй Айн фэн охин байдаг. Ихрүүдийг төрснөөс хэдэн жилийн дараа өнөөх Stalker фэн дахин гарч ирж Aquaгийн нүдэн дээр Айг хөнөөгөөд зүгтчихдэг. Ингээд Руби ээжтэйгээ адил айдол болох мөрөөдлөө биелүүлэхээр Aqua харин ээжийнхээ өшөөг авна гэсэн зорилготойгоор ихрүүд entertainment салбарт ордог. Гэхдээ цуврал түлхүү Aqua-гийн өшөө авалтыг голлож харуулах бөгөөд зорилгоо биелүүлэхийн тулд нэвтрүүлэг хөтөлж reality шоунд оролцож кино болон тайзны жүжигт дүр бүтээж байгаагаар нь дамжуулж Akasaki Aka урлагийн салбарын гой сайхан зүйлсийг гэхээсээ илүү бидний хардаггүй дэлгэцийн ард болдог зүйлсийг үнэнээр нь харуулахыг зорьжээ. Kurokawa Akane Oshinoko цувралын чухал туслах дүрүүдийн нэг бөгөөд Aquaтай хамт Imakaragachi Koi Hajimemasu нэртэй болооны reality шоунд оролцож байгаагаар цуврал дээр анх гардаг. Akane зөвхөн чадварлаг жүжигчид л ажилладаг гэх тодотголтой Lalалай театрын өсөж яваа авьяаслаг жүжигч юм. Өөрийгөө илэрхийлэхдээ тааруу ичимхий хэдийч хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулдаг. Зохиолоосоо гадна дүрээ наривчлан судлаж төгс гаргахыг хичээдэг нэгэн боловч дэлгэцийн нэвтрүүлгээс илүү тайзны жүжигт мэрэгсэн болохоор reality шоунд өөрийгөө хангалттай сайн харуулж чаддаггүй. Аканагийн харьяалагддаг студийн удирдлагууд Аканыг оролцож байгаа шоундаа дэлгэцээр гарах цаг нь баг үзэгчдийн анхаарлыг татж чадахгүй байгаад нуурлаж менежерийг нь хална гэж байхыг сонсоод стресст орж зураг авалтын үеэр өөр нэг оролцогчийн нүрийг санаандгүй гэмтээж цус гаргадаг. Акана тэр даруйдаа уучлалтгүй чивлэрдэг боловч тэр хэсгийг нь хасаж хөвлүүлээд нэвтрүүлгээр цацснаас болж олон нийтийн сүлжээнд дайралтад өртөж улмаар амиа хорлохыг оролддог. Аканагийн түүхийг Японы тамирчин Кимура Хана тохиолдсон золгүй явдлаас сэдвүүлсэн байна. Fuji TV болон Netflix-ийн хамтарсан Terrace House reality шоуны үеэр оролцогчдын нэг нь Кимура Ханагийн чухал өмсгөлүүдийн нэгийг гэмтээсэн дуурлаж малгайг нь авч шидсэн байна.
Үүнийг дэлгэцээр харсан үзэгчид уурлаж түүнийг олон нийтийн сүлжээнд дарамталж сүрдүүлж эхэлсэн байна. Үүний хэрэгтээ энэ нь найруулагчдын бичсэн зохиол байсан ба зохиолын дагуу хаана нөгөө хүнээ алгадах ёстой байсан боловч хаанад энэ тааламжгүй санагдаж эсэргүүцсэн хэдий ч гэрээний нөхцөл зааснаар продюсеруудын өгсөн зохиолын дагуу ажиллахгүй бол 1 саяас 10 сая йений торгуулт төлнө гэсэн заалт байсан учраас алгадахын оронд малгайг нь авч шидсэн байна. Тэрээр өөрийн цахим хуудасаараа дамжуулан уучлалт гуйсан боловч дараагийн дугаарт инээж хөгжилдөж байгааг нь харсан үзэгчид уурлаж түүн рүү улам их дайрч доромжилж эхэлсэн байна. Тухайн нөхцөл байдлыг анханасаа зохиол байсан гэдгийг нь тайлбарласан боловч нэвтрүүлгийн зүгээс түүнийг хамгаалж тайлбар хийхийн оронд чимээгүй байсан нь үзэгчид түүнийг худлаа ярьж байна гэж бодоход хүргэж улам их доромжилж харааж бүр хизээ өгөх юм үхээд үг гэж хүртэл бичиж эхэлсэн байна. Ингээд хэдэн сар үргэлжилсэн дайралт доромжлыг тэсэлгүй 2020 оны 5 сард 22 наснда амиа оруулжээ. Түүн тохиолдсон харамсалтай явдлаас ялгаатай нь гол дүр Aqua эцсийн мөчөд дамжиж Аканаг аварч бусад оролцогчдын хамт зураг авалтын үеэр болсон бодит үйл явдлыг харуулсан видео хийж түүний нэр төрийг цэвэрлэдэг. Үзэгч та магадгүй дараа Singles Inferno, Тэнгисийн эрэг дээр 247 зэрэг реалити шоу үзэхдээ ер нь ямар ч реалити шоу үзсэн өөрийн үзэж байгаа зүйлдээ шууд итгэж яаран дүгнэлт гаргахын оронд энэ бол зүгээр л нэг хүмүүсээс хандлт авч үзэгчдийг татах гэсэн оролдлого. Зохиолын нэг хэсэгч байж магадгүй гэдгийг бодож байгаасаа гэж хүсье. Арима Кано бол бага насндаа кино урлагт хөл тавьсан авьяаслаг жүжигчин юм. Зарим нас бий төрсэн мэрэгжлийн жүжигчдийн хувьд жүжиглэлтийнхээ дундуур зохиолдоо тааруулж хүчээр уйлах нь хэцүү байдаг бол Канагийн хувьд 10 секундэд уйлж чаддаг нь түүнийг алдартай болоход нөлөөлсөн гол чадваруудын нэг юм. Сурлын 1-р ангитээр анх гарахдаа Aquaтай хамт аимшигын киноны жижиг туслах дүр тоглодог ба тэр үед Aquaгийн жүжиглэлтийг харсныхаа дараа өөрийнхөө жүжиглэлтийг голж оддын өвчтэй байсан түүний нүдийг нээдэг. Тэрээр хэдий авьяастайч бага насндаа шоу бизнест орсон бусад хүүхдүүдийн адил том болох тусам дүр олдох нь багасж child actor гэсэн дүр төрхөөсөө салж чадаагүй нь түүнийг цаашид ажиллахад хэцүү болгож нэг л мэтгэд мартагдсан байдаг. Үүнээс гадна хамт ажиллаж байгаа жүжигчид кино багийн ажилтнуудтай бүдүүлэг харьцдаг байдал нь түүнийг шинэ ажил олоход нь хэцүү болгож дэлгэцийн урлагаас хөндөрөх шалтгаануудын нэг болдог. Түүний ээж нь өөрөө жүжигчин болох зорилгоо биелүүлж чадаагүй болохоор Канаг кино урлагт оруулсан нь олонний анхаарлын төвд байж нэр хүндтэй хүмүүстэй уулзах боломж олгосон ч Аримаг нэр хүндгүй болж эхлэхэд нь өмнөх шиг анхаарахаа болж өсвөр наснд нь бүр мөсөн орхисон байдаг. Энэ байдлыг нь ашиглаж продюсер найруулагчид бүтлгүйтгэн тодорхой болсон. Эсвэл жижиг кино төслүүддээ хямд үнээр чадвартай хүн оролцуулж киноны үнэлгээг дэвшүүлэхийн тулд Канаг ашигладаг болсон байдаг. Aqua Ruby 2 ахлах сургуульд ороход нь бид Канаг дахин харна. Өмнө нь хэд бие тоосон өөртөө итгэлтэй байсан бол 10 жилийн дараа өмнөх алдаанаасаа суралцаж илүү зөөлөн өхөөрдөм зан ааштай бусдын бодол сэтгэлийг анхаардаг болсон байдаг. Гэхдээ хэд их бусдыг боддог болсон нь түүнийг хамтран тоглогчдод авсан сайн жүжиглэлт гаргахын оронд өөрийгөө дардаг болгосон ба энэ нь өөртөө итгэх итгэлээ алдсныг нь харуулдаг. Rubyтэй хамт би Komachi хамтлагийг дахин сэргээж idol болсон нь түүнийг амьдралаа шинээр эхлэж өөртөө итгэх итгэлээ дахин олж авахт нь тусалдаг. Аримагийн дүрийг Японы дуучин жүжигчин Ашида Манагийн амьдралаас сэдвүүлжээ. Ашида Мана нь 3 настайгаас кинонд тоглож эхэлсэн бөгөөд том болохын хэрээр нэр алдар нь багасж 2011 оноос хөгжмийн салбарт орсон байна. Манагийн ээж нь түүнийг кинонд тоглуулахын тулд хичээлийг нь таслуулж, жүжигийн сургалтад суулгах зэргээр карьерт нь нөлөөлж дарамтлагдаг байсан нь ил болж маш их хил ам тарьсан хэрэг гарч байжээ. Насанд хүрэхчид өөрсдийн биелүүлж чадаагүй мөрөөдөл зорилгоо биелүүлэхийн тулд хүүхдүүдээ шоу бизнест оруулж тансаг амьдралын хэв маягаар амьдрахын тулд орлогыг нь өөрийн юм шиг замраагүй өрн таран хийж байгаад эцэст нь бүх мөнгийг нь аваад алга болдог олон жишээнүүд бодит амьдрал дээр байдаг. Macaulay Culkin, Lindsay Lohan, Janet McCurdy зэрэг үүнтэй адил харамсалтай зүйлс тохиолдсон олон алдартнуудыг бид мэднэ. Аримагийн дүрээр дамжуулан бид багаасаа урлагт орсон хүүхдүүд нас ахиж том болох тусмаа хэрэгцээ нь багасж салбраас багаар шахагдаж байгааг харахаас гадна урлагийн салбарын эрх мэдэлтэй хүмүүс тэднийг хэрхэн ашиглаад хайдаг вэ гэдгийг харах болно. Hoshino Ai бол Oshinoko зурлын гол нүүр царай болсон дүрээс гадна нэр алдрын сайн муу талуудыг илэрхийлсэн дүр юм. Карьер нь өсөж яваа Aichi-ийн хувьд камерын өмнө юу ярих, яаж инэх, нүрийн хуурлаа хэрхэн удирдах вэ? Олны дунд хэрхэн бие авч явах вэ гэд бүх зүйлээ үзэгч фэнүүдэд зориулж тэдний хувьд төгс нэгэн болж харагдахын тулд бүгдийг маш нарийн тооцоолж бэлддэг. Үүнийхээ үр дүнд Ai өөрийн дүр төрхийг бий болгож олон хүмүүсийн анхаарлыг татсан алдартай айдол болдог.
Түүний харагдах байдалтай маш их анхаардаг нь Япон, Хятад, Солонгосын entertainment салбарт айдлуудыг шүтэн бишрэгчтэн гэлтгүй бүх нийтээрээ царай төрх нь өв тэгш. Туранхай гоё бие хаатай, гинэн цайлган мөхөрдөм дүр төрхтэй цэврээрэн байх ёстой гэсэн олон давхар шаардлага тавьдагтай нь холбоотой юм. Гэхдээ энэ бүхэн нь ердөөл бидний харахыг хүссэн дүр төрх юм. Бид даган дүүрээдэг алдартнуудаа гаднаас нь л харж шүтэн биширч байгаагаас дотроо ямар хүн бэ гэдгийг нь хувийн амьдралын тухай сонин сэтгүүл дээр бичсэн зүйлсээс бусдаар юу ч мэддэггүй. Найруулагч үүнийг харуулахын тулд Аийн дүрийг 1-р ангийн эхний цаг гарсан хугацааны турш зөвхөн фэнүүдийн нүдээр гадна талаас нь харуулсан ба сүүлийн 20 минутад л бид өөрийнх нь өнцгөөс харах болно. Аийг 15 настай байхад нь Strawberry Production-ы менежер өөрсдийн шинэ охидын хамтлагтай элсүүлэхийг оролддог. Бага байхдаа эцэг ихтэй хаягдсанаас авалж бусдад хайрлагдах, хайрлах мэдрэмжийг мэдрэлгүй өссөн. Бас бусад хүмүүс өөрийг нь худалч гэж боддог болохоор айдал болоход энэ тохирохгүй гэж өөрийгөө голоход нь менежер энэ салбарт үнэн зүйл гэж байхгүй, бүгд худал хуурмаг. Чи худлаа ярихтаа сайн бол айдал болоход эн чинь яг таарна. Худал үгийг 1000 давтал үнэн болдог шиг хайртай гэж хэлээд байвал хизээ нэгэн цаг тэр чинь үнэн болно. Тэр үед магадгүй чи бусдыг хайрлаад сурах байхаа гэж хэлсэн нь түүнд итгэл найдварагч айдал болоход нь нөлөөлдөг. Харамсалтай нь Айг хүүхдтэй гэдгийг мэдсэн Stalker фэнүүдтэй хайртай гэж худлаа хэлж фэнүүдээ хуурч хүүхэдтэй болсон. Хайртай байсан бол тэгэх ёсгүй байсан юм гэж хэлээд хутгалж амийг нь хөнөөдөг. Хайр гэдэг үг түүний хувьд маш үнцэнтэй үг учраас хүүхдүүдтэй хайртай гэж хэлтэл тэр нь худлаа байвал яах вэ гэсэн айдсаасаа болоод нэг ч удаа хэлж үзээгүй боловч өгөхийнхээ өмнө хүүхдүүдтэйг хамт байсан мөчүүдээ дахин санснаар өөрийнх нь мэдрэмж үнэн гэдгийг ойлгож хайртай гэж хэлээд амьсгал хураадаг. Айтай адил фэнүүдээсээ болж бие махбод болон сэтгэл санаагаараа хохирсон олон айдлууд байдаг. Японы AKB48 хамтлагийн дуучин бүсгүй найз залуутай болсондоо фэнүүдээсээ уучлалтгүйж үсээ уссан. Солонгосын Aespa хамтлагийн дуучин Карина найз залуутай болсноо зарлахад фэнүүд нь уурлаж биднээс авч байгаа хайр чинь Багдад байна уу гэх зэрэгээр дайрснаас олж фэнүүдээсээ уучлалтгүйж яасан гэд олон тохиолдлууд байдаг. Үүнээс гадна 2016 оны 10 сард Voice Show-ны оролцогч Кристина Гримиг тоглолтынхаа дараа фэнүүдтэйгээ уулзч гарын үсгээ зурж явах үед нь нэгэн фэн буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарч байжээ. Ай тохиолдсон золгүй явдлыг Японы AKB48 хамтлагийн дуучин Tomito Mayu тохиолдсон хэрэгээс сэдвэлжээ. 2016 оны 5 сарын 21-нд түүний фэн гих 27 настай залуу өөрийнх нь өгсөн бэлгийг буцаасанд нь уурлаж гэрт нь очиж хэд хэдэн удаа хутгалжээ. Айн хүссэн зүйл нь өрдөөл гэр бүлтэй болж өөрийн мэдэрч чадаагүй хайрыг хүүхдүүдэд өгөхийг хүссэн бөгөөд Акасаки Ака түүний түүхээр дамжуулан хэн нэгэн алдартныг шүтэн биширч даган дүүрэж болгоч тэднийг бидэнтэй адил эгэлж ирийн хүн гэдгийг үзэгчдэд ойлгуулахыг хүссэн байх. Яособигийн айдл дуу нь бүхэлдээ Айн тухай дуу юм. Эхний бадаг болон дахилт дээр Ай өнөөдөр юу ийдсэн бэ? Дуртай ном чинь юу вэ? Завтай үедээ хаана юу хийдэг вэ гэсэн фэнүүд эсвэл сэтгүүлчдийн асуултад юу ч хийдэггүй. Тэр бол нууц гих мэтээр хариулж дараагийн хэсэгт нь та хинэггүй хүн юм а? Таныг мэдхийг хүсэж байна. Ямар залуу сонирхдаг вэ? Найз залуутай юу гэсэн асуултуудад тийм зүйл одоохондоо мэдэхгүй байхгүй гих зэрэгээр хариулж байгааг нь харуулдаг. Мөн яг энэ хэсгийн видео клип дээр Ай туулааны багтаа тайзан дээр дуулж байгаагаар гардаг ба энэ нь бусад хүмүүс түүнийг гинэн сайлган өхөөрдөн охин гэж хардгийг нь илэрхийлсэн байна. Дууны 2 дугаар бадаг дээр хамтлагийн бусад гишүүдийн нууцхан атаархлыг харуулдгаас гадна видео клип дээр Ай туулаан бага тайлж өөрийнхөө дуулж байгаа бичлэгээ үзэхдээ өөрийн дотоод хүнтэйгээ тэмцэлтэж байгааг нь харуулдаг. Энэ хэсгийн дууны үгэнд Aqua Ruby хоёрыг өөрийнх нь нууц гэдгийг дуртаас гадна өөрийгөө Гигэ Мария Горетtiтэй зөрүүлдэг. Гигэ Мария Горетти 1890 онд Италид төрсэн ба 11 наснда өөрийг нь хүчирхийлэхийг оролцсон хүндээ эсэргүүцэл үзүүлснийхээ төлөө 14 удаа хутгалуулж нас орохынхаа өмнө тэр хүнээ уучлж диваачнд очосоо гэж хүсэж байна гэж хэлээд амьсгал хураасан байна. Айч бас өөрийг нь хороохыг завдсан тэр фэнээ уучлаж өөрийнх нь бүх зүйл худалч гэлээ. Энэ нь түүний өөрийгөө илэрхийлэх хэлбэр байсан юм шүү гэдгийг хэлдэг. Ингээд дууны төгсгөл хэсэгт Aqua Ruby 2 Айн гарт хүрэхэд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч тайзан дээр өөрийнхөө чөлөөтэй дуулж инээж байгааг нь харуулах ба тэр бүх худал хуурмаг зүйлс хизээ нэгэн өдөр биелэж жинхэнэ болно гэдэгт итгэж байна. Эцэст нь хайртай гэж хэлж чадлаа гэж төгсдөг. Энэхүү дууч бас айдлуудыг нийгэмд хэрхэн хүлээж авдгийг мөн бусад хүмүүсийн үзэн ядалт гадуурхалтаас гадна хувь хүний өөрийн дотоод зөрчил дөөнийг харуулж шөмжилсэн утгатай бүтээл болсон байна. Цувралын эхэнд энд гарах бүх үйл явдал зохиомл гэж хэлдэг нь entertainment салбарын бүх зүйлс зохиомл худал хуурмаг гэдгийг нь хэлэх гэсэн давхар утга санаатай мэт. Бидний нүдэнд гоё сайхан харагддаг зүйлс үнэндээ үзэгчдэд зориулан бий болгосон зохиомл ертөнц болохыг
Мөн бидний мэддэгч мэдхийг хүсдэггүй үннийг энэ бүтээлээр илчилжээ. Хошино Ай, Арима Кана, Курокава Аканагийн түүх нь бодит амьдрал дээрх золгүй явдлуудыг үзэгчдэд дахин сануулж, ирээдүйд тэдэнд тохиолдсон адил золгүй зүйлс өөр бусад хүмүүс тохиолдохоос өмнө бид хэрхэн хүлээж авч, хэрхэн зогсоох ёстойг давхар сануулжээ. Ингээд энэ хүрээд бичлэг маань дуслаа. Сурлаа бүтэн үзээгүй мөртлөө энэ хүртэл үзсэн хүмүүс байвал заавал үзээрэй гэж зөвлөе. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.